За сайн байцгаана уу эднүүдаа. Юуны өмнө та бүхэнд хамгийн ихний лекцэн дээрээ энэ хичээл дээрээ амжилттай суралцах маш их зүйлийг мэдэж авах энэ ажилд нь амжилт хүсье. За ер нь бол өөрөө өөрийгөө удирдан жолоодож суралцах гэдэг зүйл бол маш чухал. Ялангуяа одоо оюутан хүний хувьд бол энэ их чухал зүйл байдаг. Тийм учраас энэ хичээл дээр та бүхэн өөрөө өөрийгөө удирдан жолоодож суралцах ийм учиртай юм аа. За бас дараагийн нэг зүйл бол хийх хүнд арга олддог, хийхгүй хүнд шалтгаан олддог гэдэг үгийг бол бид нар ерөнхийдөө баримталж явнаа. Хий гэсэн хүн бол ямар нэгэн аргаар энэ даалгаврыг ч юм уу, хичээлийг ч юм уу хийх боломжтой болдгоо. Тийм учраас энэ одоо зөв цэцэг үг бол бидний ажилд чиглүүлэг болж явах юм аа. За тэгээд энэ юг лекцийг та бүхэн бас дахин одоо бичиж авахд зориулаад харъя гэвэл Primary Math Segment гэдэг вебсайтн дээр бол байрлсан байж байгаа. Энэ дээрээс харж байна. За ингээд нэгдүгээр лекцээ эхлэе. Өнөөдрийн манай хамгийн ихний лекц бол олонлог гэж юу вэ? Олонлогийн элемент гэсэн ийм одоо сэдвтэй олонлогийн өгөгдөх арга гэсэн ийм одоо агуулгатай юм лекц байгаамаа. Нэгдүгээр лекц маань. За олонлогийг англи хэл дээр бол set гэдэг. За орос хэл дээр болохоор множество гэдэг. За багш нь яагаад энийг та бүхэнд танилцуулж байгаа вэ гэхээр одоо интернетээс мэдээлэл авах юм бол орос англи хэл дээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл байгаа учраас та бүхэн бас энэ түлхүүр үгнүүдийг ашиглаад хайлт хийгээд үзэхэд бас зүгээр болов гэж бодож байна. За олонлог гэж юу вэ гэсэн асуулт байна. За энд одоо геометрийн биетүүд байж байна. Огтрогон биетүүд. За энд бол цэцгэс байж байна. Цэцэг дагада удамж талбай тарьдаг цэцгэс байна. За энэ болохоор гудраха тоонууд байж байна. За энэ одоо бүсгүүчүүдийн гутлнууд, шаханууд байж байна. Өндөр өсгийтэй юм. За тэгвэл эдгээр бол ингээд авсан жишээнүүд маань ямар нэгэн шин чанараараа л нэгдчихсэн байгаа. За эхнийх нь бол огтрогон биетүүд байна. Дараагийнх нь бол чимгэллийн цэцэгнүүд, дараагийнх нь будраха тоонууд, дараагийнх нь эмэгтэй хүн өмсдөг гэсэн ийм шин чанараараа нэгдсэн байж байна. Эдгээр нь бол дандаа олонлогийг үүсгэж байгаа. За тэгвэл олонлог гэдэг зүйлийг ер нь тодорхойлох боломжгүй байдаг. Яагаад гэвэл математикийн анх дахь чухалтхан байдаг. За математикийн анх дахь чухалтхан нэг бол тодорхойлтгүйгээр хэрэглэж явдаг. Түүнийг одоо тодорхойлох шаардлагагүйгээр шууд хэрэглээд явдаг гэсэн ийм санаа бол байгаа. Ер нь бол та бүхэн ерөнхий боловсролын сургуультай бас анх дахь чухалтгуунуудыг бас ашиглаж ирсэн. Жишээлбэл одоо цэг шулуун, хавтгаа гэх анх дахь чухалтгуунууд байгаа. Түүнтэй адилхан олонлог бол математикийн анх дахь чухалтгуун юм аа. Яг тийм зүйлийг олонлог гэж хэлнэ гэсэн ийм тодорхойлт бол ашиглах боломжгүй байдаг. Гэхдээ бид нэр олонлогийг ойлгохдоо ямар нэгэн шин чанараараа нэгдсэн юмсын бөөгнөрлөө гэж ингэж ойлгодгоо. За олонлогийг бүрдүүлэгч юмсыг элемент гэдэг, олонлогийн элемент гэж нэрлэдэг. За олонлогийг латин цагаан толгойн том үсгээр тэмдэглэдэг. А, Б, С, Д, Ф гэдэг. За элементийг нь латин цагаан толгойн жижиг үсгээр тэмдэглэдэг. А, Б, С, Д, Ф гэдэг. За тэгэхээр энэ зүйл дээр бол багш нь бас нэг тайлбарыг хэлье. Манай оюутнууд энэ үсгнүүдийг англи цагаан толгойн үсгтэй адилхан дууддаг талаадаг A, B, C гэдэг. Энэ бол латин цагаан толгойн үсэг учраас A, B, C гэж дуудаж болохгүй юм аа. Тэгэхээр та бүхэн оны хооштой анхаарах хэрэгтэй шүү. Олонтоо ажиглагддаг учраас багш нь анхааруулж хэлж байна. Та нар багш болох учраас өөрсдөө бас энийг зөв нэрлэж дуудах юм шаардлагатай байдаг. За олонлог өгөгдөх аргууд гэдэг. Яг одоо ямар олонлог биднэрт ашиглагдах гэж байгаа вэ гэдгийг нь хоёр янзын аргаар өгч болдог. За нэгдүгüүрт нь тооч. За А олонлог бол хойны ямаа өнхөр адуу тэмээ гэдэг ийм одоо элементтэй олонлог. Олонлогийн элемент болгоныг нь тооч гэж хэлдэг ийм арга байж байна. За тэгээд олонлогийн элементүүдийг ингээд угалзан хаалтан дотор хооронд нь таслал тавиад ингээд бичдэг.
За энэ бол төгсгөлөг элементтэй олонлогийг тодорхойлж тооцох замаар одоо өгж болдог ийм арга байгаамаа. За энэ та бүхэнд бас ойлгомжтой байгаах. Төгсгөлгүй юмнуудыг нэг бүрчлэн тоочно гэж төвөгтэй шүү дээ. За тэгвэл одоо дараагийн нэг арга нь бол шин чанараар нөгөх гэдэг ийм арга байж байна. За жишээлбэл А олонлог бол X гэдэг элементтэй, X гэдэг элемент нь асах 5-аас 6-гийн хооронд орших бүх тоо байна. Энэ бол хязгааргүй тоо байна шүү дээ. Тэгэхээр бид нэр энэ тоонуудыг нэг бүрчлэн тооцох боломжгүй учраас шин чанараар нөгөж байна. За тэгээд олонлогийг шин чанараар нөгөх гэдэг зүйл маань олонлогийнхоо тэмдэглэгээ болсон үсгийг бичээд түүний ард тэнцвүүгийн тэмдэг. Тэгээд угалзан хаалтан дотор нэг элементийг төлөөлөл болгож бичээд тэгээд тэр элемент бол хаана ямар шин чанартай байх юм бэ гэдгийг нь бол босоо зураасны ард тал тодорхойлж өгдөг. За энэ манай жишээн дээр байгаа А олонлог бол X элементтэй, X элемент нь хасах 5-аас 6-гийн хооронд оршно гэсэн одоо ийм шин чанартай байна. За тэгээд бид нар одоо энэ өгөх аргатай холбоотой бас семинарын хичээл дээр бодлогоодыг бодох юм аа. За хоосон олонлог гэж бас байна. Ямар ч элементгүй олонлогийг хоосон олонлог гэдэг. Хоосон олонлогийг одоо дугуй тавиад ташуу зураас дээр нь дарж өгөөд ингэж тэмдэглэдэг байх нэ. Жишээлбэл одоо саран дээр байрладаг сургуулийн олонлог гэвэл одоогоор бид нар мэдэхгүй байгаа учраас энэ байхгүй байгаа учраас энэ бол хоосон гэсэн үг. За жишээлбэл А олонлог гэдэг ингэж тэмдэглэнэ. За тэр тэмдэглэгийг энэ одоо гадна нь бас бичиж болно. За тэгээд дотор нь байгаа юмсыг энэ олонлогийг бүрдүүлж байгаа юмсыг бол тэр олонлогийн элементүүд гэж нэрлэж байгаамаа. За ингэж битүү мөрөд уугаар дүрслэлтнийг Эйлер-Венн диаграмаар дүрслэлнэ гэж нэрлэдэг байх нэ. За дид олонлог гэсэн ойлголт байдаг. За жишээ авъя. За энэ дөрвөлжин дүрсээр одоо дүрслэлсэн 5 оршин малын Т гэсэн олонлог байж гэж бодъё. За тэгвэл энэ дугуй мөрөөр энэ дугуй дүрсээр дүрслэлсэн нь бол А-дууны олонлог байна гэсэн үг. За тэр нэг элемент байна. Тэр нэг элемент бол ердөө нэг тухайн нэг А-дууг хэлж байгаа юм. Нэг элементийг нь хэлж байгаа. За тэгвэл тэр нь одоо нэг хурдан хийрч гэдэг юм уу? Ийм байх нь. За тэгээд Б олонлогийн бүх элемент А олонлогт харьяалагдаж байвал Б олонлогийг А олонлогийн дид олонлог гинэ гэж. Тэгэхээр А-дуу маань бүх элемент нь 5 оршин мал гэсэн энэ одоо том их олонлогтой харьяалагдж байгаа учраас энэ А-дуу бол Т олонлогийн дид олонлог болж байгаамаа. За дид олонлог болно гэдгийг голцоо ингэж тэмдэглэдэг. За энэ тэмдэглэлийг бол агуулгад мэддэг. Та нар ерөнхий боловсролын сургуульд сайн хэрэгжилжсэн учраас мэдж байгаа баха. За одоо энэ тухайн нэг элемент нь А олонлогийн нэг элемент нь А олонлогтой харьяалагдана гэж ингэж тэмдэглэдэг. За тэгэхээр энэ агуулгад нь харьяалагдана гэсэн ийм хоёр тэмдэглэгээ бол та бүхэн мэдчих хэрэгтэй юм байна. Хэрэглэх юм байна. За агуулгадахгүй гэвэл ингээд харьяалагдахгүй гэвэл ингэж дээрээс нь ташуу зураасаар зурж өгдөг байх нэ. За тоон олонлогууд бол бидний хамгийн сайн мэддэг, хамгийн их хэрэгэлдэг олонлогууд байгаа. За бид нар одоо нэгдүгээр ангидээ анх ороод нэг натурал тоо олонлогийг 1 2 3 4 гээ танилцаад эхэлж ирсэн байгаа. За тэрний дараа бол бүхэл тоо олонлогийг тэг гэдэг ингээд анхны одоо натурал тооноос өөр тоо олонлог маань ингэж орж ирж ирсэн. За тэгээд дараа нь бол эерэг сөрөг тоонуудыг үзнэ. За мөн бутархай тоонууд орж ирээд энэ арсенал тоон олонлог гэд олонлогтой танилцж байгаа. За энэ арсенал тоо олонлог бол бас нэлээд одоо бага ангидээ ингээд танилцчдаг юм олонлог байж байгаа. За 90 арсенал тоо олонлог байж байгаа. За тэгээд эдгээрийг бүгдийг нийлүүлээд бодит тоон олонлог гэдгээ ерөнхий боловсролын сургууль төгсөхдөө та бүхэн математик дээр одоо эдгээр тоон олонлогуудыг бүрэн одоо судлаад энэ тоон олонлогууд дээр одоо маш олон
математикийн асуудлуудыг шийдээд ингээд ирсэн байгаа. За энэ тоо олонлогийг ингэж дотор нь агуулгадж байгаа байдлыг нь харуулсан энэ дүрслэл бол нэлээд түгээмэл юм алдартай дүрслэл байдаг учраас та бүхэн сайн мэдж байгаа баха. За энэ дээр одоо түрүүчийн одоо дид олонлог гэсэн юугаа ойлголтоо бол давтаад харж болж байна. Натурал тоо бол бүхэл тоон олонлогийн дид олонлог нь байж байна. Мөн одоо натурал тоо өөрөө арсенал тоо олонлогийн дид олонлог, бодит тоо олонлогийн дид олонлог байж байна. Гэх мэтчлэнгээр ингээд тайлбарлаж болох байна. За энэ олонлогийн бас зарим чанаруудыг бид нар энэ хичээл дээр бас үзэх юм байгаа. А олонлог нь б олонлогийнхоо дид олонлог болдог. Мөн б олонлог нь а олонлогийнхоо дид олонлог болдог. Энэ хоёр одоо чанар, энэ хоёр одоо шинж нэгэн зэрэг ингэж биелж байх юм бол энэ а б хоёр бол тэнцүү байхаас өөр аргагүй. А олонлог б олонлог хоёр бол тэнцүү байна. За хоосон олонлог бол ямар ч олонлогийн дид олонлог байна. Уг олонлог өөрөө өөрийнхөө дид олонлог байна гэсэн ийм одоо шинж чанарууд одоо ийм чанарууд одоо биелдэгэ олонлогийн. За их олонлог гэсэн ойлголт байдаг. Хэд хэдэн дид олонлогийг агуулсан олонлогийг их олонлог гэнэ. За жишээлбэл одоо Монгол улсын хүн амын олонлогийг А олонлог гээ. За тэгвэл одоо манай 21 аймаг бол жишээлбэл одоо Б олонлог бол Увс аймгийн одоо хүн амын олонлог гэх юм бол ингээд дотор нь оршиж явах нь. За тэгвэл энэ Монгол улсын хүн амын олонлог гэдэг бол 21 аймгийн одоо хүн амын олонлогуудыг дотроо багтаан эрэгтэй Монгол улсын эрэгтэй хүмүүсийн олонлог, хүүхдийн олонлог, эмэгтэй хүмүүсийн олонлог, өндөр насны олонлог гэх мэтчлэнгээр одоо олон дид олонлогийг өөртөө багтааж авах юм аа. Тийм учраас энд бол Монгол улсын хүн амын олонлог бол их олонлог нь болж байна. За ингээд нэг сумын хувьд аваад үзэх юм бол одоо 361 сумын хүн амын олонлог бол тус бүртээ дид олонлог үүсгэн. Энэ нь бол Монгол улсын хүн амын олонлогтой бол харьяалагдж байгаа учраас Монгол улсын хүн амын олонлог нь бол их олонлог байна. Аливаа нэг дид олонлогийг өөртөө агуулж байгаа олонлогийг бол их олонлог гэж эндээс ойлгож болохоор байна. За ингээд та бүхэн одоо эдгээртэй холбоотой бодлогонуудыг бас бодох юм. За жишээлбэл ийм бодлого байж байна. Ийм тэмдэглэгийг үгээр тайлж өчээрэй гэж. За энийг одоо хамтдаа хийцгээе. Тэг 10.5 бол натурал тоо олонлогт харьяалагдахгүй гэж. Харьяалагдлын тэмдэглэгийг бичээ дээр нь ингээд зурсан бахаар харьяалагдахгүй гэж ойлгоно гэсэн. За хасах дөрв бол арсенал тоо олонлогт харьяалагдана гэж. За энэ дээрээс би тоо олонлогийг ингэж давхар зураад одоо тухайн олонлогийг тэмдэглэсэн тэмдэглэгээнүүдээ ингэж давхарлаж зурж өгдөг гэдгийг та бүхэн бас мэдж байгаа хаа. За дараагийнх нь А олонлог нь X элементтэй. X элемент нь бол натурал тоо олонлогт харьяалагдана. Гэхдээ X нь 7-оос бага гинэ. За энэ олонлогийг ямар аргаар өгсөн бэ? За энэ олонлогийг бол шин чанараар нь өгсөн байна. За элементүүд нь 7-оос бага натурал тоонууд гэсэн үг байх нь шүү дээ. За тэгвэл 1, 2, 3, 4, 5, 6 гэх элементүүдийг нь тоочж бичиж болох нэ. За дөрвөн өнцгтийн олонлогийн дид олонлогийг нэрлэе гэж. За дөрвөн өнцгтийн олонлог байх юм ба дид олонлог нь тэгш өнцгтийн олонлог байж болж байна. За гүдгэр дөрвөн өнцгтүүд болж байна. Гүдгэр биш дөрвөн өнцгтүүд байж болж байна. Эсрэг орших өнцгүүд нь тэнцүү дөрвөн өнцгтүүд байж болж байна. Янз бүрийн одоо энэ зөв дөрвөн өнцгтүүд ч гэдэг юм уу ингээд дид олонлогуудыг бид нэрлэж болж байна. Дөрвөн өнцгт гэдэг олонлогт агуулгадах бүхлээрээ агуулгадах л дид олонлогийг бид нэрлэх учиртай юм аа. За дараагийн бодлого. 3, 5, 7, 9 олонлогийн бүх дид олонлогийг тоочж бичээ гэж. За энэ дид олонлогийн нэгдүгээрт нь хоос олонлог бол орно. Хоёрдугаарт нь нэг элементтэй олонлогуудыг авах юм бол 3 ганцаараа дид олонлог нь 5, 7, 9 тус бүртээ дид олонлог нь болно. За 2 элементтэй гэвэл 3, 5, 3, 7, 3, 9, 5, 7, 5, 9, 7, 9 гэд ингээд
орж ирж болж байна. 3 элементтэй олонлог гэхлээр 3 5 7 3 5 9 5 7 9 гэд ингэж бичиж болж байна. За ингээд өөрөө бас энэ олонлогынхаа дэд олонлог болно. За тэгвэл та нар бас ерөнхий боловсролын сургуульд байхдаа математикийн хичээлээр судалж исэн нэг зүйл бол энэ олонлогын элемент, дэд олонлогын тоог нь бол олж болдог. Тухайн олонлогын элементийн тоо мэдэгдэж байхад дэд олонлогын тоог л олж болдог. Тэр дэд олонлогын тоо нь бол 2-ын n. Тухайн олонлог n ширхэг элементтэй байх юм бол дэд олонлогын тоо нь бол 2-ын n зэрэгт байдаг. За энийг та бүхэн бол мэдэж байгаа хаа. За тэгвэл 32 дэд олонлогтой олонлог хэдэн элементтэй вэ гэхэлэр 2-ын n зэрэгт гэхэлэр 32 чи 2-ын 5 зэрэгт. Тэгвэл энэ олонлог бол 5 элементтэй олонлог байх нэ. Тэр 2-ын зэргийн илтгэгч нь тухайн олонлогын элементийн тоог зааж өгч явах нэ. За хоосон зайд тохирох тэмдэглэгээ бичээрэй. За эдгээрээс тохирохын бичиг нь байна. За хамгийн сүүлч Эг Төв аймаг гэдэг олонлог бол Монгол улс гэдэг олонлогт одоо агуулгадана гэсэн тэмдэглэгээ бичиг нь байна. За одоо D дээр бол язгуурын дээр 2 орно. 90 арцнал тоо учраас энэ арцнал тоо олонлог харьяалагдахгүй гэдэг энэ тэмдэглэгээ бичиг нь байна. За гих мэтчлэнгээр бусдыг нь та бүхэн ажиллах боломжтой байхаа. За дараагийн бодлого бол А олонлог X элементтэй. X элемент нь хасах 3-аас 7-гийн хооронд орших бүхэл тоо байна. Хасах 3, 7, 2 нь хоёулаа орох юм байна. Яагад бол их буй тэнцүү, бага буй тэнцүү гэсэн учраас. За энэ олонлогийн ерөнхий шин чанарыг үгээр илэрхийлэн бичээд элементүүдийг нэрлээрэй. Саяын хэлсэн зүйлийг үгээр бичих нь. А олонлог нь хасах 3-аас 7-гийн хоорондох бүхэл тоог агуулна. Хасах 3 ба 7 нь бас багтана гэж ингэж бичих юм байна. За тэгвэл одоо энэ олонлогийн элементүүд чи хасах 3, хасах 2, хасах 1, тэг гих мэтчлэнгээр 7 хүртэлх бүхэл тоонууд байх нь байна. За ингээд өнөөдрийн лекц маань ингээд дуусч байна. Та бүхэн энэ лекцтэй холбоотой дэлгэрүүлж унших материалыг ном гарын авлага дээрээсээ мөн багш нараас асуух бололцоотой байгаа семинарынхаа хичээл дээр. Ингээд та бүхэнд амжилт хүсье.